Би ер нь ямар хайр дурлалтай учирсан болоо гэж бодож үзэж байсан уу? Аль эсвэл бусад хүмүүсийн хайр дурлалын талаар яаж удаан бие биенээ хайрлаж чаддаг талаар гайхаж байв уу? Хоорондоо бүр огт маргадаггүй хосууд төгс юм шиг санагдавч ямар нэг байдлаар тэд салцгаах нь байдаг. Харин зарим хосууд болохоор байнгын хэрэлдэж муудалцдагч хэдэн жилээр бүр насаараач цуг байсаар л байдаг. Өдөр болгон унтахтаач сэрэгтэйч хамт байдаг хосууд яадаг бол яаж тийм байж чаддгийм болоо? Бие биенээсээ хол байлаач гэсэн хүмүүсийн ойлгодгоос эсрэгээр хосууд хിവэр үлддэг хүмүүс ч байдаг л үсттэй. Тиймээс бид эдгээр асуултуудын заримд нь хариулт олохыг зорьсон юм. Тэгхийн тулд бид эхлээд өнгөрсөн рүү буцаж чиний хүүхэд нас руу очих ёстой. Джон Боулбигийн сэтгэл зүйн онол бидэнд хайр сэтгэлийн харилцаагаа нэг өнцгөөс харах боломжийг олгодог. Уг онолын дагуу хүүхэд байхдаа бид эцэг их, асран хамгаалагчид гэх зэрэг ойр дотны хүмүүсээсээ хайр халамжийг авч байдаг. Багада хэр зэрэг хайр халамж хүртэж байсан нь том болоод хайр сэтгэлийн харилцаанд хэрхэн ханддаг хүн болохыг нь тодорхойлж байдаг. Танил сонсогдож байгааз? Энэ онолыг тайлбарлахын тулд хүүхэд байхдаа гэр бүлээсээ авсан анхаарал халамжны ялгаатай 3 сайн найзаа танилцуулъя. Энэ бол Сара. Тэр бол тайван бүлгийн хүн. Сара хайр халамжаар хизээж дутаж байгаагүй халуун дулаан уур амьсгалтай гэр бүлд төрж өссөн. Бусдын анхаарал хайрыг хүртэн гэдгээ мэддэг байсан болохоор том болоод өөртөө итгэлтэй, хүчрхэг эмэгтэй хүн болсон. Энэ бол Туяа. Тэр зожиг бүлгийн хүн. Туяа биеийн хувьд юм уу, сэтгэл хөдлөлийн хувьд ч юм уу, эсвэл аль альных нь хувьд хол хөндий гэр бүлд өссөн. Зарим тохиолдолд ийм гэр бүлүүд дотор хүчирхийлэл байх нь ч бий. Туяа сэтгэлийн гүндээ шархалж завхаас айдаг тул том болоод хайр дурлал харилцаанд хаалттай хүн болсон байлаа. Тэр өөрт нь хинч хэрэггүй гэдэгт бат итгэдэг. Энэ бол Болт. Болт бол аймхаа бүлгийн хүн. Тэр учир нь олдохгүй ааш зан гаргаж байдаг гэр бүлд өссөн. Заримдаа гэр бүл нь түүнийг ихээр хайрлаж халамжилдаг байсан ч заримдаа хол хөндий, захирангуй харьцдаг байсан. Өсч том болохдоо тэр хинч намайг хайрлахгүй, эсвэл би хайртай хүнээ алдчихвээ гэсэн эргэлзээтэй байнгын маш ихээр санаа зовдөг хүн болсон юм. Одоо харин тэдний хайр дурлалын харилцааны талаар авч үзье. Дотн харилцаа. Дотн харилцааны тал дээр Сара үргэлжил хайртай хүнтэйгээ аль болох их цагийг өнгөрөөх тусмаа аз жаргалтай байдаг. Харин хэсэг тусдаа байх шаардлагатай болвол тэр хизээч тавгуйтаж санаа зовдөггүй. Хайрт минь, би чамдаа итгэдэг. Хоёулаа үргэлж хамтдаа байна. Туяагийн хувьд түүний хувийн орон зайд халдаж, өөрийнхөөрөө байж чадахгүй юм шиг мэдрэгдмэгц тавгуйтаж эхэлдэг. Түүнд хинч хэрэггүй байсан гэдгийг дандаа давтаж хэлдэг. Намайг өөрийнхөөрөө байлгах гэдгээ бол би зүгээр ганцаараа баймаар байна. Үнэн дээр тэр хин нэгэнд итгэхээс хитрхи их айдаг. Болдын хувьд тэр үргэлж найз охинтойгоо байхыг хүсдэг. Найз охин нь түүнийг хайчихвээ гэж үргэлж айж түгшдэг. Хайраа, над руу яагаад мессеж хүчээгүй юм бэ? Намайг битгий орхил доо. Надад ууралчихсан юм уу? Найзуудтайгаа уулзахтаач найз охин нь түүнийг хайчихвээ гэж байнга айдгаасаа болоод тэдэнд юу ч зориглож хэлэхгүй. Бие барих чадвар. Сара альваад маш тайван ханддаг. Бие биедээ итгэж, харилцан ойлголцож, хамтдаа бүхнийг туулна. Туяа харин галзуурах шахна. Намайг хянаж цагдах гээд үзэлтэй. Тэхийн бол би усан болтоос хурдан алга болчихно шүү. Тэгээд чи намайг дахиж хизээч харахгүй. Болт болохоор дандаа бууж өгдөг. Чи өөрөө л мэд. Чи дахиж намайг хайрлахгүй биз? Надаас хавьгүй дээр хүнтэй уулзах үсттэй. Тийм болохоор юу ч хэлээд нэмэргүй байх. Ямар нэг зүйл буруугаар ирэхэд Сара зүгээр л мөрөө хавчаад санаа зовлтгүй дээ хараа. Хоёулаа хамтдаа болгон штэ. Туяа харин аль хэдийн хаалгаар гарч зүгтх нь холгүй юм болно. Би хинд ч итгэж болохгүй гэж мэдээд байсан юм аа. Би цор ганцаараа гэдгээ хин нэг нь намайг гомдоохоос өмнө өөрийгөө сонсох хэрэгтэй байсныг мэдээд байсан юм. Болт өөрөөсөө асууж эхэлнэ. Тэгээд өөрийнхөө тухай сөрөг бодолд живнэ. Би юуг буруу хийсэн юм бол би өөрийгөө засч өөрчилж байж л түүнд таалагдаж чадах юм байна. Одоо харин өөр бүлгийн таарамжийн талаар авч үзье. Эхлээд Сара шиг тайван бүлгийн хүний талаар ярилцъя. Хэрвээ чи тайван бүлгийн хүн бол өөрийн сонирхлын дагуу ямар ч бүлгийн хүнтэй байхад ихэнхдээ амар байдаг. Мэдээж өөр шигээ тайван бүлгийн хүнтэй байх нь хамгийн амар байх болно. Харин чи гэр бүл өөртөө зориулсан цагтаа байхаа чухалчилдаг бол зожиг бүлгийн хүнтэй хамт байх нь хамгийн сайн таарч тохирно. Учир нь та хоёр хоёулаа өөрсдийн хувийн цагаа өнгөрүүлэх боломжтой бөгөөд туяа шиг бүлгийн хүнд бачимдаж байгаа мэт хин нэгэнд захируулж байгаа мэт мэдрэмж төрөхгүй. Харин чи ихэнх цагаа дотны хүнтэйгээ өнгөрүүлэхийг илүүд үздэг бол аймхаа бүлгийн хүнтэй сайн зохицно. Чиний ихэнх цагаа түүнтэй өнгөрүүлэхийг хүсэж байгаа байдал чинь түүнд
амар тайван байдлыг мэдрүүлж, өөрсдийн харилцаандаа итгэх итгэл төрүүлж, бүр түүнд өөрт нь ч өөртөө итгэх итгэл төрүүлж болох юм. Тэгвэл болд бас өөр шигээ аймхаа бүлгийн хүнтэй, туяа өөр шигээ зожиг бүлгийн хүнтэйгээ учрвал юу болох вэ? Болдын хувьд өөртөөгөө адил бүлгийн хүнтэй учрвал хоёулаа бие биенээсээ хит их хамааралтай, цаг үргэлж хамт байдаг хосууд болж болох юм. Дээрэс нь хайртай хүн нь түүнийг хайрлаж байгааг харах гэснээсээ болж нэг нэгнээсээ илүү их анхаарал халамж авах гэж жүжиглэж эхлэж болох юм. Туяа бас нэг зожиг бүлгийн хүнтэй учирчихвал хоорондоо шин хятадын цагаан хэрэм барьж байгаа юм шиг л юм болж хамтдаа цагийг өнгөрүүлнэ гэж бодохын ч хэрэггүй болох талтай. Тэд өөрсдөө ганцаараа юм уу өөрийн нийлдэг найзуудтайгаа хүссэн зүйлээ хийхээр шийдэцгийх болно. Дурлаж шаналсан үедээ хол байхыг илүүд үзнэ. Эцэст нь хамт байхад хамгийн хэцүү бүлгийн хүмүүс бол туяа болд хоёр шиг хүмүүс буюу аймхаа болон зожиг бүлгийн хүмүүс. Нэг нь ганцаараа байхыг маш их хүсч бачимдаж байхад нөгөөх нь хайр халамжийг асар ихээр хүсэх болно. Энэ нь нэлээд амаргүй тохиолдол байх болно. Мэдээжийн хэрэг эдгээр нь туйлын тохиолдлууд байж болох бөгөөд туяа шиг хүн бүхэн түүн шиг хүндий эсвэл болд шиг хүн бүхэн нойтор хамуу шиг байна гэсэн үг биш юм. Энэ нь харин бидний бага нас хайр сэтгэлийн харилцаанд хэрхэн нөлөөлж болохыг харуулж байгаа нэг хэлбэр юм. Өөр зохицлын бүлгүүдийн хувьд заавал тэр нь зөв, энэ нь буруу гэсэн зүйл байхгүй. Гол хэлэх гэсэн санаа нь энэ бол чиний сонгож чадах зүйл биш. Харин чиний бага нас туулсан зам чинь энд авчирсан хэрэг. Хувь хүний зан чанарын онцлогоос хамаагүй гүнзгий хэрхэн яаж өсөж хүмүүжсэнтэй чинь ихээхэн холбоотой. Гэхдээ эерэг талаас нь харвал чи тэр чигтээ өөрд ийм байна гэсэн үг биш юм. Би өөрийгөө хайртай хүнээ хэн болохыг таньж мэдэх. Хоёр биенийхээ мэдрэмж, тэр мэдрэмж нь юунаас болж байгааг ойлгохыг хичээх нь хамгийн чухал юм. Хосуудын харилцаа болгонд хичээл зүтгэл хэрэгтэй. Хэрвээ та хоёр хоёулаа өөрсдийгөө болон харилцан нэгнийгээ засч залруулж чадвал ямар бүлгийн хүн байх нь үнэндээ тийм чухал зүйл биш.